гарган бидний урилгыг хүлээн авч ирж ярилцж байгаа танд маш их баярлалаа. За, яг одоо бол 2021 оны төсвийг эд хилцэж байгаа цаг үе. 21 оны төсөвт мэдээж хэрэг хамгийн тодор тусгагдах нэг зүйл бол яхахгүй COVID-19-ийн цар тахлын үеийн нөхцөл байдлыг бид бас харгалзах зохистой болоо. Эх оны төсвийн хөрөнгө оруулалт зардлын чиглэлд ер нь хэр оновчтой төлөлтийг хийж өгнө гэж тавьж байна. Тэгэхээр төсвийн үндсэн бодлого бол тэр чигээр их буруу чиглэлд явж байна гэж хэлнэ. Яагаад тэгэхээр ковид болоогүй үеэр авч үзье л да. Гэтэл бид бол уул уурхайн орлогоос их хэмжээний мөнгө орж ирсэн үеийн зарлага хит их нэмээд байгаа. Тэгэхээр уг нь бол орлого өсөжсэн ч гэсэн бид нар энийг нөгөө тэнцвэржүүлсэн орлого одоо сандаа эсвэл одоо ирээдүйн хөгжлийн сандаач мөнгө хадгалаад зарлагаа бол ер нь заавал тэр орлого их байтаа үл хамааран зарлага бол их төдийлөн их нэмэхгүй байх хэвээр. Гэтэл яаж юм гэхээр орлогоо тагаа уйлдуулаад ерөөс уул уурхайн орлого нэмэгдэнгүүт зарлагаа бүр тэр хэмжээгээр нэмчихээр уул уурхайн орлого багассан үед эргээд нөгөө шоконд орчиж байгаа. Зарлагаа буулгаж дийлэхгүй ийм нөхцөл байдалд ордог. За энэ өөрөө нэгдэх одоо бас ноцтой асуудал. Хоёр дахь бол ковидын үетэй холбож ярих юм бол дэлхийн улс орнуудын эдийн засгийг харахаар яг ковидын үед орлого нь бүх орнуудын одоо ерөнхийдөө буурсан тийм ээ, голцоо буурсан. Тэгэхээр манай орны одоо эдийн засаг чинь ковидын үеэр орлого нь 19.8% одоо булчлаа гэхэд зарлага нь дахиад 18% өсөж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ өөрөө маш буруу. Яагаад орлого нь буурсууд уг нь бол зарлага буурах хэвээр тийм. Гэтэл одоо жишээлхэд Вьетнам бол орлого нь 11%-аар буурсан бахад зарлагаа ердөө 2.3%-аар л нэмж байгаа. За тэгэл бусад орнуудын би бас яг энэ юг авчирлаа л да. Киргиз ихэд 17% орлого нь буурсан бахад зардал ерөөсөө л 0.48% өсөж байгаа. Тэгэхээр энэ орнуудыг харахад манайх шиг ийм замбраагүй орлого нь одоо 10-20% буйцсан бахад зарлага нь 10-20% өсдөг одоо ийм төсвийн бодлоготой орнд байхгүй байна гэсэн. За дээрэс нь одоо зүгээр чифтер хоёлаа гэрээ эзэхтэй тийм ээ. Зүгээр айлаар л яриа л да. Янз бүрийн хүнд тоо ярихаар бас иргэд маань ойлгохгүй ч юм уу. Тэгэхээр бид нар яадаг вүлээ орлого багассан үед яг зарлагаа болохоор багасгадаг. За дээрэс нь хүн одоо зээлийн байртай байна гэж бодъё тийм үү. Ипотекийн зээлтэй ч юм уу байртай, зээлийн байртай байхад тэр айлын орлого бас багассан байхад бид нар дахиж нэмж одоо олон орон сууцын тэн зээлээр авахын зүрх хөрөхгүй штэ. Яг л айлын гэтэл өнөөдөр энэ их олон төсвийн шаардлагагүй бүтээн байгуулалтууд бол маш их хийгдэж байгаа. Энэ бол өөрөөс шууд сонгуультай холбогдож байгаа юм сэдвэлдээ. Сонгуулийн өмнө маш хэмжээний одоо байшин барилгыг төсөвлөөд тэндээсээ одоо юу гэдгийг тодорхой хэмжээний мөнгийг гаргаж одоо сонгуультай зарцуулдаг энэ бол байна. Нөгөөтэйгүр ерөөсөө л гишүүн болгонд даргын төсөв болчиход байна шүү дээ. Одоо Хинтээ аймагт гэхэд ямар ч шаардлага тэр бэрхийн уурхайн музей гэдэг одоо хичнээн тэр бом чинь. Зөв зүгээр байж исэн музейгээ дахиад нураачдаг. Гэх мэтлэн одоо энэ шаардлагагүй музейн барилгад бол үнэхээр их мөнгө зарч байна. За бид бол яг ийм үед ямар зүйлд мөнгө зарах ёстой вэ гэхээр үндсэн голцоод хоёр чиглэл зарцуулах ёстой. Өөрөөр хэлбэл за мэдээж өрхийг дэмжсэн одоо бодлого байх ёстой. Нөгөөтэйгөр үйлдвэрчлэлтийг дэмжсэн тийм үү. Буцаад биднэрт одоо орлого олох сэдв. За эсвэл одоо ирээдүйд одоо аялал жуулчлалаа хөгжүүлэх ч юм уу те. Дотоодын аялал жуулчлал эрс нэмэгдэж шít. Гэтэл дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх тэр байгууллагуудад одоо зээл, хөнгөлөлтэй зээлүүд энэ бүх зүйл. За ажлын байр хамгийн чухал. Тэр ажлын байрыг нэмэгдүүлэх одоо жижиг дунд үйлдвэрүүдэд одоо хэмжээнийхээ зээлийг өгдөг. Энд чинь эргээд төлөгдөх ийм сэдв. Гэтэл яаж юм хэр нөгөө л ийм одоо ямар ч мөнгө авчрахгүй төсвийн хөрлөгийг зүгээр өргөн таран хийж байгаа ийм зүйл зарцуулаад байгаа л да. Тэр учраас энэ өөрөө маш том одоо сөрөг үр дагавар авчирна. Одоо ингээд одоохондоос мэддэхгүй байна л да. Гэтэл одоо 21 оны онд бол энэ бол одоо их хүчтэй эдийн засгийн том одоо цохилт болж орж ирнэ гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн салбарт бас нэлээд их мөнгө төсөлж явах шиг харагдана л да. Одоо түүхэндээ байгаагүй 1.4 нийтийг зарцуулахаар ингээд оруулж өгсөн байна л да. Мэдээж хэрэг цар тахал бол онцгой тэм цаг үеийг авчирч байгаа гэдэг утгаараа бас болж байгаа хаа. Нөгөө талаараа бас эрүүл мэндийн салбарын дээр хүртээмжтэй байдлыг төв сайжруулах ч юм уу те системийн үзэн өөрчлөлтийг хийх тал дээр бас учир дутагдaltaй байгаа гэх юм л дээр та юу ямар бодлоо. За тэгэхээр би өөрөө бас энэ салбарын хэд хэдэн одоо хууль эрх зүйн орчин дээр ажиллаж байсан болохоор энэ салбар одоо яг яавал зөв явах вэ гэдэг дээр бас өөрийнхөө бодлыг илэрхийлье. Жишээлхэд манай улс нэг ийм л одоо сүүлийн үед нэг
хөрөнгө оруулалтыг ажиглаж байгаа. Ерөөсөө бүх юмаа л одоо улсын эмнэлэг рүүгээ л ингээд тэгээд улсын эмнэлэг барина, улсын эмнэлгийн одоо хүмүүс бэлдэнч гэдэг. Ерөөсөө нөгөө хувийн салбараа ингээд эрүүл мэндийн салбар дэмжихгүй байгаа. Бараг одоо энэ ингээд шахагдаад гарч ийн гэсэн. Одоо хувийн эмнэлгийн нийт 80 гаруй хувь чинь одоо үүдэн эмнэлэг гэж ярьдаг. Миний мэдхийн л одоо 10 20 жилийн өмнө л тийм байсан ерөөсөө хөгждөггүй. Тэгэхээр одоо гой хувийн эмнэлгүүд ингээд би бол өрсөлдөе гэхээр нөгөө бодлого нь эсрэг байсан учраас ингээд зарим хувийн эмнэлгүүд бол дампуурч байна л да. Тэгэхээр бид яах ёстой гэхээр гаднаас нь эмнэлэг хараад хувийнх юм уу улсынх юм уу мэдэгдэхгүй байх ёстой. Тийм үү? Үйлчилгээ нь бас ялгагдахгүй, өрсөлдөх хоорондоо ингээд сайхан өрсөлддөг. А цаад санхүүжилт бол одоо өөрөөр байж болно. Тийм үү? Улсын эмнэлэг улсынхаа за эсвэл одоо өмчин янз янзын хэлбэртэй байж болно л да. Тэгэхээр манайх бол одоорсо бүх юмыг л нөгөө улсынх руугаа ингээд чиглүүлээд байдаг. Дээрэс нь эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоо яг зөв одоо менежмент хийж чадахгүй. Одоо жишээлхэд улсад мөнгө байхгүй хахад эрүүл мэндийн даатгалын сан сая 2019 оны үлдэгдэл 455 тэрбум байж байгаа жишээ. Тэгэхээр бид бол юу гэж оруулж өгсөн байхээр хувийн эмнэлэг, улсын эмнэлэг ижил тарифаар одоо санхүүжнэ гэх. Тэгэхээр яг өрсөлдөөн бол адилхан болж ирнэ. Дээгээрээс нь нөгөө иргэдэд их ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл хүмүүс ч одоо ингээ улсын эмнэлэгтэр очихоор маш их хэмжээний оочир, дараалал багтахгүй. Тэгээд үгүй одоо эмнэлэг алга гэж хүүхдүүд нь коридороор хөвтчихэдэг. А гэтэл хувийн эмнэлэг рүү бид нар бас ачааллыг тэнцвүүлэхэд ийм менежментийн юм л хийхгүй. Тэгэл ер нь бол манайх ч нэг тийм эрүүл мэндийн салбар нь одоо нэг социализмын үеэрээч биш, за зах зээлийн үеэрээч биш нэг ийм сонин чиглэл рүү ажиллаад байна л да. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт өнөөдөр манай эмчнэр бол үнэхээр одоо өөрийнхөө хийх ёстой үүргийг маш сайн гүйцэтгэдэг. А гол нь эрүүл мэндийн эдийн засгийг л бид нар одоо яг зөв болгох ёстой. Өөрөөр энэ салбарт бараг эмчнэр гэхээс эдийн засагчид, менежерүүд одоо энэ эрүүл мэндийн салбарын бодлогыг бас сайхан чиглүүлж өгөх ёстой. Энэ одоо 21 оны төсөвт одоо нөгөө халамжийн бодлого гэдэг тийм тэрийгээ бас их хатгааруулсан байдлаар хэдийгээр одоо нийт дүн хэмжээний харьцангуй бага боловч олгож байгаа байдал нь бол нөгөө зохистой оновчтой эзэндээ очихгүй хэтэрхий хатгааруулсан байртай байна гэсэн шүүмжлэл бас нэлээд гарч байна. Энэ тал дээр та ямар хөө бодолтой байна? Ер нь ардчилсан намын чиглэлд ямар хөө саналуудыг авах. Тэгэхээр ардчилсан нам бол үеийн үед мөрийн хөтөлбөртөө юу гэж заадаг вэ гэхээр хавтгаарсан халамжаас татгалзъя. Гол нь халамжлах ёстой хүмүүсээ яг олж тогтоогоод энэ хүмүүсээ бүр халамжилсан шиг халамжлая. Халамж шаардлагагүй хэсгийг ерөөсөө халамжаас хасъя гэдэг ийм л бодлогыг баримталдаг. За тэгээд та нар сүүлийн үед бас хэвлэл мэдээлэлээр зөндөө гарч байна. Улсын их хурлын чуулган дээр ярьж байна. Ерөөсөө 2.1 одоо бараг 2 сая хүн давхарсан тоогоор энэ халамжид хамрагдаж байна гэж байна. За энэ халамж нэмэгдснээр хөдөлмөр эрхлэлтэд маш сөргөөр нөлөөлдөг. Одоо ингээд компани захирлуудтай уулзаад ингээд эдийн засгийн нөхцөл байдал байгуулгын талаар одоо компанид нь жолооч хийх хүн, ачигч хийх хүн болтгоо болсон гэнэ. Яг тэгэхээр энэ халамжийн бодлого чинь одоо хит хавтгаарахаар хүмүүс төдийлөн бас те одоо баг цалинтай ажил хийх сонирхолгүй ийм болж байна. Тэгээд сая мөнгөний бодлого улсын их хурлаар орж ирэхэд бид нар хүснэгтүүдийг харахад 2000 оны хөдөлмөр эрхлэлт тэс одоо сая биш 2000 оны хөдөлмөртөөс 2020 оны хөдөлмөр эрхлэлт эрс одоо 15% буурсан байж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо тухайн үед чинь бол харин зах зээлд хэцүү байсан шүү дээ. Тэгээ хүмүүс ч одоо ажилгүй бүгд төрийн албанаас одоо ингээд чөлөөлөгдсөн, үйлдвэрүүд чи хаагдсан ийм үед харин одоогоосоо илүү 10-20% илүү хөдөлмөр эрхэлж байсан байна. Тэгэхээр одоо яаж ийм хүмүүс маш залхуу байна. Хүүхдийн мөнгөөр одоо арх ууж гин хүүхдийн мөнгөөр одоо үдгийн ерөөс ажил хийх сонирхолгүй ийм одоо хэсэг бол зөндөө гарсан халамж бол бас их хит хавтгаарсан байгаа. А гэтэл үнэхээр одоо мөнгө нь ханаач хүрэхгүй хэсэг байна шүү дээ. Жишээлбэл сая ардчилсан намын бүлгээс тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болох одоо энэ хуулийн төсөл санаачилж байна гэд ирсэн та нараас сонссон баг. Энэ дээр гэхдээ судалгаа хийхэд аимшигтай дүр зураг гарч байна шүү дээ. Би өнөөдөр бас нэг фэйсбүүкт нэг тийм гунигтай пост харсан надад айгүй хэцүү санагдсан. Нэг эмэгтэй постлсан байлаа. Ахмад хүн ингээд ерөөсөө мөнгө нь тэтгэврийн мөнгө байхгүй гудамжинд гарцсан. Тэгээд ийм шаварт унтсан ийм одоо хоол хүнс хаягдсан маш тэрийг ингээд одоо цэвэрлээд идэж байна. Тэгээд надад айгүй хэцүү санагц хөрхийн ахмадууд маань яаж байна гэсэн ийм пост байсан. Үнэхээр өнөөдөр
450 гаруй орчим одоо хүн тэтгэвэр авж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн 85% нь одоо би өөр энэ судалгаан дээр бүр нэг бүрчлэн одоо ажиллаж байна л да. Тэгэхээр 85% нь 500 мянгаас доош тэтгэвэр авч байгаа. Тэгээ одоо зөвхөн одоо чиптер өөрсөн дээр л бодъё л да тий. Бидний аав ээжүүд жишээлхэд өнөөдөр 300 мянган төгрөгийн тэтгэврээр яаж амьдрах вэ? Маш хэцүү. 320 мянга, 350 мянга хаанач хүрэхгүй. За яг нэг хүүхдүүд нь нэг монголчууд чинь нэг олон хүүхдтэй тулдаа тэ олон хүүхдүүд нь бас аав ээжигээ хараад жоохон тэтгээд ах шиг байна тийш. Хүүхэд цөөтэй ч юм уу хүүхэд нь харах боломжгүй хүмүүс бол өнөөдөр маш хүнд байдалтай байгаа шүү дээ. Тэгээ ялангуяа энэ ахмадууд маань нэг хэцүү нь яг нөгөө социализмын үед ажиллаж байгаад ямар ч хуримтлал байхгүй. Хувийн өмч байхгүй. Тэгээд тэтгэврт гарцсан. Тэгээд тэтгэвэр нь ийм багтах тогтсон. Өнөөдөр яах вэ? Дээшээ тэнгэр хорд доошоо газар хатуу. Ийм одоо хүнд байдалтай байгаа. Тэгэхээр арчилсан нам бол энэ тэтгэврийн доод хэмжээг одоо 500 мянга хүргэнэ гэсэн энэ хуулийг санаачилсан байгаа. Тэгээ яг хоо ер нь бол бид олон жил бас одоо ингээл ахмадуудтай худлаа ярьлаа штэ. Төсөв байхгүй. Тэгсэр нэ төсөв нь одоо ингээд одоо яг энэ өөрөө энэ талбайг тойроод н офисуудыг хар ямар мундаг те төрийн байгууллагын том офисууд ашиглалтанд орж ийн. Шил, тойл, хивс тэр ороход бол ерөөсөө нүд гэлдмаар ийм одоо төрийн байгууллагаас мөнгө байна уу? Байна. За баахан хэрэгтэй одоо хэрэггүй музейнүүд одоо хэдэн тэрбум. Зөвхөн 2 музейн зардал 85 тэрбум. Гих мэтлэн ингээд ийм зүйлд одоо мөнгө зарж байна. За дээрэс нь хүмүүсээс шүүмжлээд байгаа шүү дээ. Дүүжин тээвэргээд одоо 60.2 сая еврогоор одоо тийм яг дүүжин тээвэр нь тэр чинь зүгээр бид нар гадаад явж тийм аялал жуулчлалын тий дулаан орндлынхаас яг одоо нийтийн тээврийн хэрэгслэр тэгж ажиллаж чадах юм уу юу гэдэг. Ингээд төсвийг ямар ч үр ашиггүй зарцуулаад байгаа. Тэгэхээр энэ үр ашиггүй зарцуулалтаа болоод ахмадуудын тэтгэврийг нэмэх энэ их усрыг л бид нар олох хэрэгтэй. Хамаагүй энд бол заавал улс төржөөд байхгүй бүгдээрээ сууж байгаа. За яах вэ? Үнэхээр энэ хүмүүс амьдрал нь одоо хүрэлцэхгүй байна. Энэ тэтгэврийг нэмье. За ямар их усрээс олох уу? Яах вэ хөвдөг ярилцаж энийг шийдэх хэрэгтэй. Тэгвэл тэгэл за мөнгө байхгүй юу? За гэд ингээд бас хэлээд иж бас болохгүй юм л да. Төсвийн зарлага ийм өндөр байгаа үед мөнгөний бодлогоор хязгаарлах боломж бас харагдаж байна. Эх оны мөнгөний бодлогын төслийг бол бас хилцэж байгаа шүү дээ. Мөнгөний бодлогын мөнгөний бодлогын уялдаа холбоо гарч ирж байна энэ дээр. Тэгэхээр мөнгөний бодлого төсөвтэйг өөрөө маш сайн уялдах хэрэгтэй. Гэтэл ер нь ингээд ямар ч уялдаагүй одоо ер нь мөнгөний бодлогод бол орж ирж байгаа. Өргөн барьж байгаа цаг хугацаанд ч гэсэн тийм их зөрүүтэй орж ирээ. Бид наргүй энийг одоо хамт хэлцээе гэдэг хойшлуулад одоо хамт хэлцээ явж байгаа. Тэгэхээр өнөөдөр мөнгөний бодлого дээр хамгийн миний сэтгэл зовж байгаа асуудал бол өнөөдөр нэгдүгээр ханшийн асуудал тийм ээ. Сүүлийн одоо 4 жил 40% өссөн байна шүү. Тэгээ өчигдөр би бас зөндөө Facebook, Twitter-ээр харсан. Бидний одоо авж байгаа цалин тэтгэврийг нөгөө шууд тухайн үеийн долларын ханшаанд бидний авж байгаа цалин мөнгө бол бүгд ингээ буурж байгаа. Тэтгэмжүүд бол бүгд буурж байгаа. Тэгэхээр энэ өөрөө их хүмүүсийн амьдралд орооцож байна л маш их. Дээрэс нь бүх юм ингээд ковидтай уяад идэг. Тэгэхээр бид нар одоо сөрөгчний хувьд ингээд яг нэг бүрчлээ ингээд анализ хийгээд үзэхээр ковидын үед бол ханшныг 4%-аар унсан байдаг. Бусад 36% нь бол ковидгүй үеийн үед ханшаа ингээд барьж чадаагүй байгаа. Нэгдүгээр энэ өөрөө маш аюултай. Одоо бидний л кармааруу 40% л хорогдоод байна л гэсэн үг шүү дээ. Айл өрхийн одоо орлогоор ярил. За хоёр дахь одоо хүнд асуудал бол банкуд дээр нөгөө найдваргүй маш хүнд хэмжээнд очсон байгаа. Тэгэхээр энийг бол одоо бидний яралтай шийдэхгүй л нөгөө дахиад нөгөө зээл авах хүмүүс чинь зээл автахгүй л гэсэн. Дээрэс нь нийт одоо зах зээл дээр эргэлдэж байгаа одоо 10 орчим их найдварны 50% та тэмцэх мөнгийг шууд ингээ үнд цаас болгоод банкуд бол өөрсдөө мэдээж найдвартай гэдгээрээ ингээд үнд цаас болгоод ингээд банкнд хадгалчаар хүүгээ аваа суухаар нөгөө зах зээлд зээл хэлбэрээр гарах мөнгө хомсдолд орчиж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ ковидоос гарах хэмжээл ерөөсөө баг хөтэ зээл аваад бүгд одоо нөгөө аж ахуйгаа хөгжүүлээл ажлын байраа хадгалаад ингэхэл одоо ингэж л бид нар нэлээд ам гарах хэрэгтэй. Гэтэл миний бодлого дээр ийм хэд хэдэн ноцтой асуудал. За дээрэс нь би бас түрүү хэлсэн миний бодлого чинь одоо нэлээд зузаан юм барьдаг. Тэн дээр хөдөлмөр эрхлэлтийн тэр хүснэгтийг харахад бол манад бол жил одоо ингээд буурсан байж байгаа. Тэгэхээр энэ өөрөө бас тийм их буруу үзүүлэлттэй. Тэгээд бид нар бас тэр АБ-гийн үед эдийн засгийн уналтын үед
бүх хүний ажилтай болгох одоо бодлого ирсэн байлээ. Гэртээ байгаа залуучууд байгаа шүү дээ. Одоо ажилгүй. Тэгэхээр нэг бүрчлэн одоо засгийн газраас нь хөтөлбөр гаргах уулзаад за одоо чи хамаагүй те одоо тэр уул уурхаад ажиллах сонирхолгүй байж болно. Үйлдвэр чи яг юу хийвэл одоо чадхаар байна. Хамаагүй одоо залуучууд чинь янз бүрийн цахим одоо онлайн худалдаа тэгээд чи яг юу хийвэл болмоор байна гэж хүн бүртээ уулзсан гэж байгаа байхгүй. Тэгээд уулзаад тэр хүмүүст нь тодорхой одоо зээлийн нөгөө дэмжлэгийн нөгөө гэр зарим хүмүүс бол гэрээсээ одоо ингэ ажиллаа явуулах. Ингэж одоо тэр ажилгүй бүх хүмүүсээ ажилтаа болгосон. Тэгжээж одоо энэ хямралаас хурдан гарсан гэсэн ийм зүйлүүд байдаг. Тэгэхээр бид бол нэг бусад орнуудаасаа буруу тийшээ л ингэ яваад байгаа. Нөгөө хүмүүс орлого нь буурахад зарлага багасч яхад бид орлого нь буурахад зарлага нэмээд ийм одоо аюултай нөхцөл байдал одоо орж ийн. Тэгээ ер нь бол хэдхэн жилийн өмнө Монгол улсын зарлагч өөрөө нэг 6-аас 7 их найд ингээд эргэлдэж байсан бол одоо бол бүр 14 найд руу ингээд эргэлдээд явчлаа. Тэгэхээр зарлага бол хамгийн одоо миний өнөөдрийн хэлэх гэсэн зүйл бол зарлага маш одоо онорчгүй, буруу, очих хүндээ очихгүй, ажлын байр нэмэгдүүлэхгүй одоо ийм байна гэдгийг бас онцолж хэлмээр. Ажлын байрыг тэгвэл яг өнөөдрийн нөхцөлд нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ? За төсөвт бол одоо нөгөө нийгмийн даатгалын шингэлийн хөнгөлтийг тодорхой хугацаанд хөгжүүлэх ч гэдэг юм уу те ийм асуудлыг оруулж өгсөн. Гэтэ энэ нэг хангалттай юу? Яг таны бодлоор төсөвт тусгаж өгөх байдал нь харах юм бол аж ахуйн нэгжүүдийг яаж дэмжих ёстой вэ? За тэгэхээр нийт одоо манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн ажлын байрны 85%-ийг жижиг дунд үйлдвэрлэлүүд одоо хариуцдаг юм байна. За мэдээж том аж ахуйн нэгжүүд бол том татвар төлдөг. Гэхдээ жижиг дунд үйлдвэрийг одоо бид нар чинь нэг зарим жижиг аж ахуйн нэгжүүдийг бас тоохгүй орхих гэдэг чинь тэд нар бол зарим нь бол татвар бага төлдөг ч гэсэн ажлын байрны 85%-ийг энэ жижиг дунд үйлдвэрүүд хэрэгж байгаа. Тэгэхээр энэ жижиг дунд ажлын байраа хадгалъя гэвэл эхлээд жижиг дунд үйлдвэрүүдэд дэмжих хэрэгтэй. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрт өнөөдөр хамгийн түрүү юу хэрэгтэй? Хөнгөлөлтөө зээл хэрэгтэй. Өнөөдөр би бас түрүүн мөнгөний бодлого дээр ярьлаа шүү дээ. Ингээд банкудаас зээл очихгүй болохоор нөгөөдөр чинь хувь хүн рүү очдог, банк ус руу очдог, ломбард руу очдог. Тэгээ одоо өдрийн зээл рүү ордог. Тэгэхээр энэ өөрөө үр ашиггүй ажиллах, эргээд дампуурах ийм одоо нөхцөлд хүрч байгаа. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрт хөнгөлөлтөө зээлийн өчөх юм бол эдгээр өөрсдөө ингээд юугаа аваад явчихдаг. За дээрэс нь одоо зөвхөн жишээлхэд бараагаа борлуулах бас ийм зүйл дээр бид нараас нэлээд дэмжлэг тусалцаа хэрэгтэй гэдэг юм байлаа. Одоо жишээлх сэлэнгэд маш их хэмжээний ногоо тарчлаа. Ирээд энэ хүмүүст одоо тийм борлуулах юм бодлогоор ялангуяа за ковидын үеэр ажлын байр хадгалах үүднээс бас энэ ажлын байран дээр нь бас дэмжлэг тусалцаа үзүүлэх юм шаардлагатай байдаг. Тэгэхээр эргээд энэ хүмүүс төр зах зээлээ л алдахгүй байх энэ чиглэлээр ажиллах хэрэгтэй. Ер нь бол манай жижиг дунд үйлдвэрхэн чи их юм гуйдгүй шүү дээ өөрхий. Ерөөсөө хөнгөлөлтөө зээлэл гэж одоо ярьдаг. Тэгэл хөнгөлөлтөө зээл авчих юм бол өөрсдөө л ингээ аж амьдралаа бас болохгүй явж байгаа. За нөгөөтэйгөр бид бол энэ дээр ковидыг бол дандаа хасах гэж бас хараад хэрэггүй. Ковид бол өөрөө бид нар эдийн засгийг арай одоо өөр нүдээр харах. Тэ одоо энэ олон жилийн нэг юм нэг хэвийн харах зүйлээс бас арай өөр өнцгөөс харах бас юм боломжийг олгож байгаа. Бүх юмрыг одоо цахимжуулах, хуралд цуглаана. Тэгэхээр энэ их цахим хүмүүс зарим үед гэрээсээ ажиллаа явуулж байна. Гэтэл энэ их олон офис ингээл нэмэгдээл гэдэг шаардлага байхгүй. Гэтэл тэр хүндээ өөрхөн жижиг дунд үйлдвэрт нь хөнгөлөлтөө зээл өгөөл дараа тэр өмч буцаагаад төлчихвэн энэ зүйлүүдээр бол өөрөөр хэлбэл бид нар энэ дижитал орчин руу, цахим орчин руу маш хурдан одоо шилжээ гэж одоо бидрийг шахаад байна гэсэн. Нөгөөтэйгөр ер нь бол Монголд энэ уул уурхай одоо гол орлогоос гадна аялал жуулчлал Монгол улс төрчих маш их боломжтой. За ялангуяа дотоодын аялал жуулчлал. Хүмүүс энэ олноороо нөгөө гадаадд явхаа болохоор яг дотооддоо л аялал жуулчлал одоо хөгжин. Тэгэхээр энэ дотоодын аялал жуулчлал дээр бүр төрөөс бодлого одоо боловсруулаад тэр аж ахуйн нэгжүүд нь одоо өстой нөгөө хөнгөлөлтөө зээлийн нөгөөд тий энэ дээр бол одоо улс нэлээд одоо бас сайхан бодлого явуулах шаардлагатай л гэж үзэж байна. Тэгээд ер нь аялал жуулчлалын салбараас одоо орж ирсэн нэг хүн одоо гаднаас бас орж ирэхэд 30 хүнийг одоо бас тийжэх юм гэж би бас тэр сүүлийн тооцоо судалгаанд харсан. Тэгэхээр бид бол дотоодын аялал жуулчлал, гадаадын аялал жуулчлалаа хөгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ нэг олон музей барьж штэ. Музей ч одоо Чингис хааны музей дотор тавихан байхгүй. Тэр бэрхийн уурхай музейгээр ч хань тэрний оронд харин яах хэрэгтэй.
энэ нойлын асуудлуудаа, дэд бүтцээ, энэ агаарын тээврийн одоо асуудлуудаа шийдэх юм бол энэ бол хөгжих боломж байна. Одоо хүмүүс тэгж штэ. Монголд чинь ковид гарын үеэс Монгол руу л аялээ. Тэгэл одоо манай найзууд жишээлбэл наадмаар ирээ гэсэн маш олон гадаад байдаг. Гэтэл онгоцны нь олдохгүй, онгоцны билет нь олдохгүй. За тэр наадам үзэх гэж байгаа стадионных нь юм нь олдохгүй. Нэг иймэрхүү зүйл байгаа. Тэгэхээр бид бол бас бидэнд боломж байна. Тэгэхээр ер нь одоо бид нарт бол бусад орн чинь одоо Давос бол ганцхан тэр эдийн засгийн формоор мөнгө олдог шиг бид нар ганцхан наадмаараа одоо бас мөнгө олж болно шүү дээ. Монголчуудаа зориулсан, гадаадынхан зориулсан ингээд сайхан програм. Тэгэхээр одоо бүх юм бол ийм хэцүү биш. Хамгийн гол нь бид нар төсвийн зөв бодлоготой, мөнгөний зөв бодлоготой засгийн газар энэ ковидын үеэ зөв одоо бодоод өмсөрлөөд ажиллах хэрэгтэй. Тэгээ сөрөг хүчнийхээ үгийг дандаа зөвөр нэг сүмжилж ийн гэдгээр нь биш. Бас хамтарч ажиллаж олон чухал асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Одоо бас нэг хэлцэж байгаа нэг анхаарал татж байгаа асуудал энэ малын үеийн дотор байгаа шүү дээ. Анх удаага ингээд малын үеийн дотор авах гэдэг ярьж байна л та. Энэ ер нь таны бодлоор хэр боломжтой болоо. За нэг талаараа бас бэлчээрийн дац хэтэрж байгаа учраас малчид болгонд их дуртай хандж байгаа гэж хэлж байгаа хүмүүс байхад нөгөө талаасаа нийгмийн сэтгэл зүйн бас бэлэн болоогүй байгаа шүү дээ гэж шүүмжлэх хүмүүс ч байна. Энэ ер нь хэр оновчтой шийдэл оновчтой хууль вэ? Тэгэхээр би яг нөгөө өөрөө бас хөдөө орон нутгаас сонгодог болохоор тэр хөдөө орон нутгаас сонгоцсон гишүүдийнхаа санаа бодлыг ингээд сонсоход ихэнх нь бол ерөөсөө энэ бол зөвөө л гэж байгаа. Зөв. Яагаад тэгэхээр одоо нөгөө бүх юм нөгөө үнгүү бахаар чи эргээд нөгөө бүх юм чинь зардал гарч байгаа. Тэрийг одоо сэргээх, бэлчээрээ сэргээх энэ бүх зүйл чинь төсөв хөрөнгө хүрхгүй байгаа. Тэгэхээр энэ бол өөрсдөө аймаг орон нутаг өөрсдөө хэмжээгээ тодорхойлно. 0-оос гэж заасан байгаа байхгүй. Одоо тэр 1% ч байж болно, 0.5% ч байж болно тий. Тэгэхээр энийг хамгийн гол нь энэ татвар нь өөрөө орон нутагтаа шингээд орон нутг нь өөрөө татвараа тогтоогоод энүүгээрээ тэр бүх асуудлуудаа худагныхаа асуудал тийм үү? Одоо малын хашаа хороо, бэлчээрийн дааз, за тэр цөлжилт юу гэдэг энэ бүх асуудлаа одоо шийдээд явах нь зөвөө гэж одоо манай гишүүдийн дийлэнх тэгж ярьдаг. Төсвийн орлогын одоо дийлэнх хэсгийг уул уурхай салбар дангаараа бүрдүүлж байгаа. За гэтэл саяхан бас та судалж сонирхож харсан л хөдөлгөөний банкны судалгаа гарсан байсан шүү дээ. Уул уурхай орлогоо бид хадгалаад байна гэтэл яг үнэндээ бүгдийг нь зарцуулчихсан байжээ гэдэг. Энийг оновчтой шийдэх хөлбөр юу байна? Бид үүн дээр хариуцлага яаж нэмэгдүүлвэл зүгээр вэ? Яг үнэ маш гоё чухал асуулт. Ер нь бид ингээд олон жил энэ уул уурхай баялаг гэж яриад байгаа. Гэтэл Дэлхийн банк бүр судлаад гаргаад ирлээ шүү дээ. Монгол улс энэ зүйлийнхаа ердөө 1% л нэг хадгалж гинүү гүтэйгээ байна гэдэг чинь өөрөө бараг хадгалахгүй байна гэсэн. Уул уурхайн мөчлөг ингээл орлого ихтэй үед бол бид нар чинь уг нь бол хуультай шүү дээ тийм үү? Ирээдүйн сангийн хууль тогтворжуулалтын санг эндээ ингээд хадгалаад орлого буурсан үед одоо ашиглах энэ ерөөс хэрэгжихгүй байна. Бүгд л одоо төсвөр байна. За дээрэс нь бид нар нэг яаралтай энэ үндэсний баялагын сан, баялагын тухай хуулиа одоо батлах хэрэгтэй. Яагаад тэгэхээр бусад орнууд яг ийм одоо манайх шиг уул уурхайтай баялагтай орнууд бол яаж юм гэхээр ерөөсөө баялагын сангаараа л энэ асуудлыг зохицуулж байгаа. Ерөнхийдөө баялагын сангаа бол нэг хоёр үндсэн хэсэгт хувааж байгаа. Нэг хэсэг нь бол ерөөсөө мөддөө тэр мөнгөнд гар хүрэхгүй одоо тий олон 10 жилээр бүр ирээдүйдээ үлдээн гээд одоо өөр сантай менежмент хийдэг. Жишээлбэл одоо Норвегийн сан ч юм уу ингээд ийм байгууллагуудтай одоо менежментээр одоо хадгалж байна. За нэг хэсгийг нь бол яг эргээд мөнгө олж ирэх салбар руу оруулаад жишээлбэл төмөр зам тийм үү? Одоо төмөр зам оруулснараа одоо тухайн улс орны тэр уул уурхаас орлого эрс нэмэгдэх бол төмөр зам руугаа оруулаад тэндээс харин орж ирж байгаа орлогоор эргээд яг саяны миний ярьж байгаа нөгөө тэтгэврийн зөрүү, эрүүл мэндийн салбар ч гэдэг ийм зүйл рүүгээ бол ингээд ашиглаад байгаа. Тэгэхээр бид нар энэ баялагын сангийн хуулиа одоо нэм хурдан батлаад тэгээд энэ явахгүй л тэгэл ирээдүйдээ юу ч үлдээхгүй л ингээл яваад байгаа. Төрийн өмчтэй аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааг сайжруулах тал дээр та ямар бодолтой байна? Төрийн өмчт компаниудаас олох орлогыг нэмэгдүүлэх нийт одоо актив одоо балансыг хараад үзэхээр түүнийхээ маш бага хувийг нь одоо төсөв төвлөрүүлж байна ч гэдэг ч юм уу те. Иймэрхүү асуудал гарч байна. Энэ дээр та ямар санал бодолтой байна? Тэгэхээр төрийн өмчт сая бас улсын хурлын хэд хэдэн гишүүд одоо ярьсан чуулган дээр энэ юу гэхээр хамгийн их одоо өр зээлийг энэ төрийн өмчт компаниуд бол тавьж байна. Энэ бол одоо ямар ч одоо
би зөвтөх аргагүй ийм одоо маш олон аж ахуйн нэгжүүд байна гэсэн. Тэгэхээр энэ асуудал дээр бид одоо онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. За манай одоо Арслан намын бүлэг дээр ч гэсэн бид энэ дээр ажлын хэсэг гаргаж байгаа. Ер нь энэ одоо баахан хэрэгтэй хэрэггүй төрөмжт компани гэж байгуулчихсан. За тэгээд тэрнийхэн зардал нь бүр одоо дийлдэхэ болсон. Ийм зүйл дээр бол бид бас ажиллаад эхэлсэн. За хоёр дахь асуудал бол хэдийгээр ашигтай ажилласан ч гэсэн үр ашиггүй одоо зарцуулдаг гэдэг сая одоо тэр нөө шилэн цогоос яриа л шүү дээ тийм ээ одоо ингээд хичнээн төгрөгөөрч гинөө баха хэрэгтэй хэрэггүй юмнууд авчихсан. Тэгэхээр энэ зүгээр нэг хүмүүсийн шахааны тийм одоо байгууллагууд байна. Энийг бол таслан зогсоох хэрэгтэй. Мэдээж одоо тэр байгууллагын одоо ашгийг нэмэгдүүлэхийн тулд одоо менежментийн янз бүрийн арга хэрэгэлсэн байхыг үүсэхгүй. Гэхдээ ямар ч шаардлагагүй одоо ийм зүйлүүд бол байгаа. Тэгэхээр энэ дээр бид бол ажиллах хэрэгтэй. Тэгээ ер нь бол зарим үед баг орлого дээр ажиллахаас илүү зарлага дээр маш сайн ажиллаж чадах юм бол одоо нэлээд их зүйлийг бол хэмнэж болно. Тэгээд бүр 21 оны төсөв харахад бүр гомдмоор юм бол байна штэ. Тэгээд гол нь бас төсөв бол өөрөө тэгш хүртээмжтэй байдлыг бол алдсан байна. Жишээлбэл манай Баянгол дүүргийн иргэдэд одоо нэг хүнд оногдож байгаа төсөв нэг одоо 90,000 байж ах жишээтэй. Гэтэл одоо өөр аймгийнх одоо нэг хүнд 3.2 сая. Тэр ийм даргын төсөв байж болохгүй байхгүй. Даргын төсөв. Тэгэхээр мэдээж бид нар зарцуулах юмдаа бол зарцуулна. За үнэхээр тэр нь аялал жуулчлалаар ингээд эргээд мөнгө олох тийм үү хэмжээний байвал одоо бас болж байна. Тэгээд 2016 оны улсын их хурл шинэ улсын их хурлаар бүрдээд нэг их буруу одоо зүйлийг төсвийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулсан. Энийг яаж би мэдэрсэн бэ гэхээр би одоо дүүрэгт байсан. Гэтэл их хэмжээнийх одоо мөнгийг би нийслэл төвлөрүүлээд нийслэлэн дэше улсын төсөв төвлөрүүлээд эргээд дахин хуваарлана гэсэн. Тэгэхээр за яг хөө тэгээд бид нар чинь тухайн үед л одоо биелүүлж байгаа тийм үү хуулиа биелүүлж байгаа. А гэтэл эргээд эн чинь буцаагаад ингээд шудраг бус хуваарлагдахаар одоо ер нь тэр төсвийн хуулийг өөрчлөх хэрэгтэй. Тэгээ би одоо яг энэ төсвийн хуулийн тэр залт дээр нь дахиж одоо нэмэлт өөрчлөлт одоо өргөн барья л гэж бодож байгаа. Тэгэхээр төсөв дээр бол сайн ажиллах шаардлагатай байна. Тэгэл ер нь одоо улсын төсөв гэдэг чинь айлын төсөвтэй л адилхан шүү дээ. Тэгэл одоо эмэгтэйчүүд бид нар бол орлого багтаа үед чинь бүхэл юм одоо хэмнэн тийм ээ зарцуулалтаа хянана аль болохоор л одоо тансаглахгүй байхыг бодно. Гэтэл одоо улсын төсвийн ийм тансаг бас сууж болохгүй л дээ. Бидний урилгыг хүлээн авч цагаараа ирж ярилцсан танд маш их баярлалаа. За